За өглөөний мэнд guys, шинэ влогтой тавтан морил. За би өглөө босоод шууд жингээ утсан байгаа. Одоогийн байдлаар 240 паундаас эхэлж байна. За өглөө би тэгэд сэрээд цаанд очоод ямар ч гэсэн охиноо хүргэж өгөөд тэгээд миний охины зэрэг жим рүүгээ явж бүтэн цагийн weight training дасгал хийсэн байгаа. За би 26 онд жингээ асахын тулд илүү дасгал хийх зорилго өөртөө тавьсан байгаа. Тэгээд 7 хоногт ядаж 3 удаа жим дээр ийм ангид орвол надад илүү амар, ийм багштай, хөгжимтэй, хамт олонтой дасгал хийхээр илүү мотивацтай, надад илүү гой санагддаг. За энэ ангид явснараа одоо гидс, нуруу, гуй, бокс гэ бүтэн биеийн ийм дасгал хийдэг байгаа. Тэгээд нэлээд сайн workout хийсэн. За би энэ түрүүн жимнээс гэртээ ирээд усанд ороод нүрээ будаад одоо ажилдаа явахад бэлдэж байна. Тэгээд бас өдрийнхөө цагийг уучлаа, одоо 1 цаг болж байна. Тэгээд би түрүү мах идээд сандвич юм уу? Сандвич маягийн мэдээ. Тэгтээ айгүйх уураг ихтэй. Тэгээ өөр илүү хажуудны мэдээгүй. Тэгээд одоо би нэг жоохон blueberry, raspberry, жоохон жинсэдий гэж бодоод тэгээд хоол идсний дараа нэг юм амттай мэдмэр санагддаг байдэн штэ. Тэгээд тэрний оронд амттай мэдснээс зүгээр алим ч юм уу, банан ч юм уу тэгээд юм зүгээр юм эсэглэн жимс өдрөдөд тэгээд одоо ер нь бол ажил руугаа явахад бэлдэж байна. Ажлыг хийсэн чинь намайг нүүр будгаа болсон юм уу, нүүр мейкап хийдэг байсан чи одоо хумс хийдэг болсон юм уу гэж ганц хоёр тийм комент хийлээ. За тэр комментэнд хэлэхэд зарим хүмүүс харин яг ингээд толгойн эргэж магадгүй гэж би яг мэдсэн юм аа. За би хумсыг бол бүр мейкап хийхээс өмнө хийжсэн. Мейкапыг бол би нэг дандаа онлайнаар илүү хийдэг гэсэн. Тэгээд тэр чинь нэг 2018 онд юм уу? Яг мэргэжлийн мейкап гэж хийдэг гэсэн. Тэрнээс өмнө би бол ингээд бүр 5-6 тагаас л яхаа өөрийгөө бодож эхэлсэн л дээ. Тэгээд багасаа айгүйх тийм гоо сайхны одоо хумс болон мейкапанд айгүй сонирхолтой. Тэгээд яг одоогийн байдлаар бол би нөгөө орлого олж болох зүйлийг хийж байгаа. Тэгээд миний байгаа энэ Колорадо мужид болохоор яг мейкапаар бол ийм маркет жоохон муу. Тэгээд баян хүмүүс нүүр амаа будуулаад одоо тийм ивент айгу ховор болдог. Тэгээд байнгын мейкап хийлэгдэг хүн ер нь бол айгу ховор. Одоо манай Монгол бол мейкап бол байнга хийдэж штэ. Одоо шинэ жилийн гэлтэй. Тэгэхээр би хаяа одоо хурим хийдэг. Хаяа хуримын бодол хийн, хаяа фэшн шоу хийн. Тэгээд хаяа ганц нэг хоёр хүн одоо зураг авалт инээ тэрэг гэхээр холбогдоод нүрээ будуулдаг. За нүур будахад бол нэг будгийг бол би нэг 100-аар хийдэг. Хумс бол миний яг нөгөө байнгын тогтмол одоо орлого олдог тэр их одоо үсрэхгүй. Тэгээ би дандаа өмнө нь ингээд салонд нэг бол independent contractor, нэг бол employee гэдэг ингээд янз янзээр явж исэн. Тэгээд хумсыг би бүр ингээд 13 оноос хойш ингээд лицензтэй хийж байгаа. Тэгээд одоо сүүлийн яг нэг 2 жил айгу хумсараа илүү сериусны ингээд бизнес эхлүүлээ явж байгаа. Тэгээд тэрнээс биш уул нь бол намайг яг сайн мэддэг бол би бас хумс хийдэг гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд мейкапа бас 100% яг одоо хийхэ болсон гэж бол хэлэхгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар миний яг нөгөө яг 30 хүрээд ээж болоод ингээ ирэхээр хүн өөрийн ирэхгүй мейкап гэдэг зүйлээс ингээд холдоод ирдэм байлээ. Тэгээд одоо юу гэдгийг би өөр дээрээ ингээд мейкап өмнө нь 100 цаг 30 минут ч юм уу 2 цаг зарцуулдаг гэсэн бол яг одоогийн миний амьдралд мейкап бол яг тийм зайшгүй шаардлагатай зүйл бол биш байгаа байхгүй. Тэгээд одоо бол би барыг 5-10 минутанд ингээд өөрийнхөө мейкапыг нэг иймэрхүү маягаар хийгээл ажилдаа явдаг. Тэгээд яг нэг өөрөө яг нөгөө ингэж шимтэж тийшээ орж ингэж хангалттай бас цаг хугацаа гарахгүй байгаа болохоор ингээд яцмаа яванда би бол одоо салоноо томруулна. Тэгээд салоноо томруулахаараа хумсны салооны хажуугаар бас ингээ мейкап хийдэг тийм ширээ сандалтай болно гэсэн бол мөрөөдөлтэй. Тэгээ яг одоогийн байдлаар бол мейкапаа ингээд төр ингээд
мейкапаар ажиллахыг хүсэж байгаа. Гэтэ Америкт байдаг хүмүүс ихэнх нь хумсаа илүү янзлуулдаг. Хумсаа бол сард нэг юм уу хоёр педикюрийг бол байнга одоо зуны өдрөл бол байнга хийлэгдэг. Тийм учраас би нөгөө яг орлогоо бодоод ирээдүгөө бодоод тэгээд ингээд хумсаа илүү дагнаа явж байгаа. Тэгээд хэзээ нэгэн цагт би бас мейкапаа эргүүлээд яана гэж бодож байгаа. Гэхдээ Америкт амьдардаг, Дэнмаркт амьдардаг, Колорадод амьдардаг тийм хүмүүс байвал хэрвээ мейкапаа хийлгүүлмээр байвал надтай холбогдоод хийлгүүлж болно. Би бол хэзээ ч үгүй гэхгүй. За би ажлаа тараад сая гэртээ ирээд хоол хийгээд Hi guys. Hi guys. It's Ayur. Ayur. Ажлаа тараад гэртээ ирээд хоол хийгээд тэгээд Ayur хоолоо идэхгүй энэ тэ чи. Yeah. Нэг хоолоо идэрээ. Yeah. Yeah, okay, eat. Let me see. Зайж нэг чагийг нь харъя. Оо, самах идэрээ. Good job. Yummy? And усаа угаарай за. За өглөөний мэнд охиноо декерт өгчөөд бас жим явах санаатай. Тэгээд манай өх декерт явахаас өмнө тоглоомын газар тоглоно гинэ. За охиноо өргөж өгчөөд тэгээд жим дээр ирлээ. Өнөөдөр миний сараа анаа ирээд тэгээд жоохон хөнгөн дасгал хий гэж бодоод incline 12 дээр тэгээд хурд нь 3 дээр ингээ 30 минут алхсан байгаа. Тэгээд 30 минут алхсан ч гэсэн айгүй хөлс гардыг байлээ. За тэгээд халаалтаа ичээд биеэ жоохон сунгаад тэгээд 30 минут дахиад гидсний дасгал орсон. За тэгээд дасгалаа игээд дуусахад нэг иймэрхүү нэлээд хөлөрсөн байлээ. За миний өдрийн хоол chicken, салаад. Энэний нэг 2-ыг л идэх байх. 4 chicken байна. За тэгээд цаанд очоод ажил дээр очоод нэг 3 клиент байсныгаа хийчээд тэгээд хурдхан шиг дэлгүүр орж хүүхдээ авъя гэд ажилласаа гарсан. Тэгээд Солонгос дэлгүүрт бас нэг жоохон ойр зургийн ногоо аваад өнөөдөр жоохон эрүүл хоол хий гэсэн зорилготой. За хүүхдээ авах гээд декер дээр нэрсэн. Жин манай хүүхдэд юу хийж байгаа юм бол тоо? Нуруула юу болгоцсон чи? What is that? It's a marker? Юу болсон? Харин тий. Marker. Marker болсон мэн тий. Okay. Let's go home. Yeah, I am making. Wow, you're so fast, Zaira. We're gonna be cooking today, okay? Okay. Cookie. Yeah, so easy. Oh, энийг хаачдаг гинэ. Happy. За бид хоёр нөгөө сая солонгос дэлгүүр ороод. Yes. I bathe. Oh, okay. За амар heavy агаад. Yeah. За энэ нөгөө кимчиний байцаа. Тэгээд дунд нь ингээд нэмхэм зүссэн мах хийсэн байгаа. Oh, thank you. That's it, mommy. Аха. Ингээд бүгдийг хийж бэлдээд тэгээ одоо энийг ингээд зүсээд Happy, mommy. ийшээ одоо энэний өндөртэйгээр хэрчээд ийшээ хийн гэсэн. Миний хийсэн нэг иймэрхүү боллоо. Уул ингээд бүгд ингээд махан харагдах гоё харагдах юм байна. Ямар ч хэсэн махаа ийцэн энд ингээд мөөг тавьсан. Тэгээд шүл нь болохоор одоо би энд бэлэн шүл тэгээд жоохон fish sauce, энэ перц энийг хийгээд тэгээд уул нь 3 аяга ус гэсэн хийгээд ингээд хамгийн хай дээр нь тавиад таглаад өгчээ. Тэгээд айгу амархан easy айгу амархан эрүүл хоол уулна. Энэ сарамсаа марцсан байна. Нэг. Жихэн хоол ямар байна Аяра?
Is it yummy? Open. Is it yummy? Камер харахаараа гэтэгтэй. Ямар мундаг юм. Ямар хоолой сайн идвэл попкорн өгнө гэлцэн. Чинь хоолой аягүй сайн идчихтэй.